Сайхан майхантайгаа сайхан байгальд гарч аялаад ирэх сайхан. Гэхдээ майхнаа арчлах, хадгалах, хамгаалах нь бас тэрнээс илүү чухал шүү. Майхантай аялж яваад чихтэй юм уу нойтон үед нь хэрвээ хураасан бол заавал гаргаж хатааж агаарай. Энэ бол таны майхан он удаан жил ашиглахдах хамгийн гол үндэс шүү. Майхан өөрөө ачих, буулгах, тээвэрлэх явцад бас гэмтэх гээд байдаг. Тийм учраас майхныг аль болохоор машиныхаа багажинд ачиж явж байгаарай. Үнэхээр ачаан дээр ачих шаардлага гарах юм бол маш хүчтэй татлагаар татаж төмөр хийцүүдээ гул зайлгах, эсвэл ачаан дээрээ гарч зогсож майхан дээрээ гიშгэх байдлаар гэмтэх вэ, тэрнээс болгоомжлоо. Майхнаа ачихдаа майхныхаа цүнхэн дотор майхныгаа өөрийг нь бүслүүрдэж хөдөлгөөнгөө болгож хатуу хэсгүүд нь зөөлөн хэсгийг холгож өрөхгүй байх нөхцөлийг хангаж тээвэрлж гараа гэж зөвлөмөр байна. Тэрнээс гадна нэг онцгой зүйл байдаг. Майхны цахилгаан ер нь бас гэмтэх магадлал өндөртэй. Олон дахин онгойлгож хаадаг учраас тийм учраас шороотой хуурай нөхцөлд аялсан бол та майхныхаа цахилгааныг заавал шороогийн цэвэрлж байгаарай. Мөн лааны тосоор цахилгаанаа тослох юм бол бас цахилгаан чинь он удаан жил ашиглагдахад гэмтэхгүй бэртэхгүй байх боломжтой шүү. За ингээд сайхан майхантайгаа сайхан байгалаар амар амгалан аялцгаагаарай.